Орхон аймагт өнөөдрийн байдлаар 14,600 ахмад настан амьдарч байгаа нь нийт хүн амын 13.6%-ийг эзэлж байна. Ахмад наснуудынхаа хүсэл сонирхол эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан аймаг орон нутгийн зүгээс эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, идэвхтэй насжилтыг дэмжих, амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр олон төрлийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Орхон аймаг нь баян өндөр жаргаланд гэсэн 2 сумтай. Ахмад настуудад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахад ахмадын байгууллагууд голлох үүргийг гүйцэтгэдэг. Аймгийн ахмадын орооны барилга 2015 онд ашиглалтанд орсон бөгөөд нэг удаад 60 хүн хүлээн авах хүчин чадалтай. Тус хороо 5 үндсэн ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж ахмад настуудын эрх ашигыг хамгаалах, соёл хүмүүжлийн болон нийгмийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. Мөн жаргаланд сумын ахмадын орооны шинэ барилга 2024 онд ашиглалтанд орсноор орон нутгийн ахмадуудад илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрджээ. Тус хороо орон тооны 2 ажилтан, 5 тэргүүлэгч, багийн зөвлөлийн 3 дарга болон тэдгээрийн тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Харин баян өндөр сумын ахмадын хороо 26 багийн зөвлөлийн дарга, 9 тэргүүлэгчтэйгээр ахмад наснуудтай хүрч ажиллаж байгаа юм а. Түүнчлэн 2026 онд улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмадын хөгжлийн төвийн барилга баригдахаар төлөвлөгдөн бүтээн байгуулалтын ажил эхлээд байна. Энэхүү төв ашиглалтанд орсноор ахмадуудад зориулсан сургалт, хөгжлийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн болон чөлөөт цагийн үйлчилгээ нэг дор төвлөрөх боломж бүрдэх юм а. Ахмад насны тухай хууль шинжилэн батлагдсантай холбоотойгоор идэвхтэй насжилтыг дэмжих ажил эрчимжиж байна. 2026 онд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон ахмадын хороо хамтран идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээг зохион байгуулж 560 ахмад настан хамрагджээ. Энэхүү үйлчилгээ нь ахмад наснуудын бие бэлдэр, сэтгэл зүйн, нийгмийн оролцоог дэмжих чиглэсэн олон талт арга хэмжээг багтааснараа онцлогтой. Мөн Орхон аймаг ахмад наснууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа сувилгааны асуудалд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд орон нутгийн төсвийн дэмжлэгтэйгээр хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн дэргэдэх ахмадын сувилгын үйл ажиллагааг шинжилэн зохион байгуулж ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаа сувилгааны төв болгон өргөжүүлжээ. Хүн амын насжилт нэмэгдэж, архаг өвчний тоо өсгийн хэрээр асаргаа шаардлагатай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн гэр бүлийн нэг гишүүн асаргаанд бүх цаг заваа зориулах шаардлага тулгарч, ажил хөдөлмөр амьдралын хэв маягт нь хүндрэл үүсэх нь цөөнгүй. Тиймээс асаргаа сувилгаа нь зөвхөн нэг гэр бүлийн асуудал биш, нийгмийн хэмжээнд авч үзэх шаардлагатай асуудал болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Шинжилэн байгуулагдсан тус төв нь ахмад наснууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн түвшний асаргаа сувилгаа үзүүлэхийн зэрэгцээ арга ирээхний ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулж эхлээд байна. Асаргааны үйлчилгээний салбар Монгол улсад харьцангуй шинэ хөгжиж байгаа учраас мэргэжлийн хүний нөөцийн дутагдал тулгымцсан асуудлын нэг хэвээр байна. Тус төвд Япон улсад олон жил ажиллаж туршлага хуримтлуулсан мэргэжлийн үнэмлэхтэй асаргч ажиллаж байгаа нь үйлчилгээний чанарыг нэмэгдүүлж байгаа давуу тал болж байна. Ахмад наснуудынхаа эрүүл, идэвхтэй, аятухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ тэдний мэдлэг туршлагыг хойш үедээ өлүүлэн үлдээх, нийгмийн амьдралд оролцох боломжийг өргөжүүлэхэд чиглэсэн Орхон аймгийн бодлого үйл ажиллагаа ийхүү бодит үр дүнгээ өгсөөр байна.